хууль бусаар хөрөнгөжөхийг сэн тохиолдолд эрүүг хариуцлах хүлээнээс заалттай. Энэ хэрэгжихгүй нэлээд удаж байгаа. Энийг санаачилж оруулж ирж байгаа талархаж байгаа. Гэхдээ энд хууль бусаар хөрөнгөжөхөд илүүлдэг тэр эрүүг хариуцлагын хэмжээ нь ялгаргүй байгаад байгаа юм л да. Ямар хөө ялгууртаа тогтоох гэдэг юм бол. Бид нар чинь хэрвээ хүний одоо хүнд ямар нэгэн эд материал юм бол эдийн бас хохирол учруулах юм бол онц ноцтой их хэмжээний бага хэмжээний гэдэг нь янз янзын заалтууд байдаг шүү дээ. Хэмжээнээс нь хамааруулаад эдлүүлэх одоо хариуцлагын хэмжээ өөр байдаг. Тийм болохоор энэ дээр тэгж мэдээж хууль бусаар их орлого олсон бол их хөрөнгөтэй болсон бол илүү их хариуцлага хүлээх. За бага хэмжээний орлого олсон бага хэмжээгээр одоо хууль бусаар хөрөнгөтэй болсон бол арай жоохон бага хариуцлага хүлээх гэдэг юм уу? Тийм ялгууртай байдлаар тогтоож болох уу? Мэдээж хууль бусаар орлого олох, хууль бусаар хөрөнгөчих бол хөрөнгөсөн тохиолдолд эрүүг хариуцлага хүлээх бол дэмжиж байгаа. Гэхдээ их бол их хариуцлага хүлээх гэдэг бай, бага бол жоохон бага хариуцлага хүлээх гэдэг бай. Энэ талаас нь тийм ялгууртаа тогтоох асуудлыг хөндөж болоогүй юм уу? Энийг нэг хариулж өгөөч. За хоёрдугаарт нь нийтийн албан тушаалтан гэдээ яриад байгаа бид нар. Нийтийн албан тушаалтан гэдэг нэр томьёогч дэмжиж байгаа бас. Төрийн албан агч гэж явдаг, төрийн албан агч гэж нэг төрийн албаны тангараг өргөхөөрөө хуулиар хамгаалагдсан хүнд сурталчилгууд болчихдог манай төрийн албан агч. Ялангуяа төрийн захиргааны албан агч тэрэн дотроо гарын үсэг зурдаг, хүн ажилд авдаг, хүн ажил томилд ажлаас халдаг, мөнгөний асуудал шийддэг. Улсууд маань ерөөсөө тэгэл мундаг хүн сурталтаа болоод хүн сурталын шан харамжийн цаашаа авилга болоо явчихдаг. Тийм болохоор тэр хуулиар хамгаалагдсан хүн сурталтангуудыг нийтийн алба гэж өөрчлөж байгаа дэмжиж байгаа бас. Гэхдээ нийтийн алба гэдэг маань яг одоо хуулиндаа тэр төрийн албаны хуулиндаа байдаг юм бус хуулиудаа тэр энэ төрийн алба гэдэг нь нийтийн албан хаагч гэдэг юм уу төрийн үйлчлэгээний одоо ярьдаг шүү дээ бид нар. Тийм байдлаар нэр томьёог өөрчлөх талаар яах ёстой юм бэ? Энэ одоо хуулийн нэр томьёог чинь бас нэг жоох өөрөөр явах гээд байна шүү дээ. Энэ тал дээр бас нэг тодорхой хариулт өгөөч гэсэн хоёр асуулт байна. За, Тэмүч. Хууль тогтоомж дээр хоёр өөр нэр томьёогоор бол явахгүй. Төрийн албан тушаалтан гэдэг нэр томьёо нь бол байна. Нийтийн албан тушаалтан гэдэг нь төрийн албанаас илүү өргөн утгатай болох юм. Аль хуулиар зохицуулж өгж байгаа гэхлээр нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дээр дөрөвдүгээр зүйлд нь бүр заагаад өгч. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдгээд нийтийн албан тушаалтан гэж хэн бэ гэхлээр төрийн улс төрийн захиргааны тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн орон нутгийн өмчийн болон төрийн орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн эдгэдийн удирдах албан тушаалтан. Энэ бол төрийн албаа гэж биш. Гэхдээ нийтийн албан тушаалтан болчихж байгаа. Одоо чи Эрдэнэтийн захиралч гэдэг юм уу? Эрдэнэт үйлдвэрийн захиралч гэдэг юм уу? Ингээд энэний ардаас бас ямар хүмүүс нийтийн албан тушаалтан болж хөрж байгаа гэхлээр шинэ мянганы сорилтын сангийн ч гэдэг юм уу? Монгол улсад төсөл хөлбөр хэрэгжиж байгаа. Төсвийн мөнгөөр ямар нэгэн байдлаар санхүүжиж байгаа төрийн бус байгууллагын удирдлага, төслийн ажил, удирдах албан тушаалтан төрөл нийтийн албан тушаалтан гэж болж байгаа. Төрийн албаны хуулиар бол энэ хүмүүс төрийн албаа гэж биш. Гэхдээ Монгол улсын хууль тогтоомжоор бол энэ хүмүүсийн хөрөнгө орлого сонирхлын мэдүүлгийг бид авч явах хэрэгтэй. Монгол улсад орох ёстой үр ашгийг энэ хүмүүс хувийн эрхтэй ашиглаж гэнэ үгүй гэдгийг бид хянаж явах хэрэгтэй. Тийм учраас нийтийн албан тушаалтан гэдэг нь нэм өргөн утгатай болж байгаа маа. Хуулийн хувьд бол зөрчил гарахгүй. Ял шийтгэлийн үед бол өргөн барьсан хуулийн дээр бол тодорхой бичигдсэн байгаа. Та бүхэн тараагдсан бол зарчмын зөрүүтэй санал хураах зорилготой эсгэнэ. Өргөн баригдсан хуулийн дээр бол 3 төрлийн ял шийтгэл байж байгаа. Бид түрүүчийн 7 хоног шийдсэн байх авилгын хуулийн дээр үндэслэгүй хөрөнгөчих гэдэг орцсон. Сахилгын шийтгэл нь бол албан тушаалаас бууруулах, дахиж гаргасан бол албан тушаалаас шууд зайлуулах тийм шийтгэл байж байгаа. Сахилгын шийтгэл. Хуулийн эрүүгийн шийтгэл нь бол 270 эстрэх 1-р зүйлийн 1-р хэсэгдэр их хэмжээгээр илүү гарсан хөрөнгө тогтоогдсон бол албан тушаал хэрэглэх үйл ажиллагаа явуулах эрхийг нь 3-аас дээш 5 жил хүртэл хугацаар хасна. Хөдөлмөрийн эсний доод хэмжээг 51-ээс 250 дахин нэмэгдүүлсэнд тэнцэх хэмжээгээр торох эсвэл 3 жил хүртэл хугацаар хорих ял шийтгэж байгаа. Онц хэмжээгээр илүү гарсан хөрөнгө тогтоогдсон бол тодорхой албан тушаал хэрэглэх үйл ажиллагаа явуулах эрхийг 5-аас дээш 10 жил хүртэл хугацаар хасч хөдөлмөрийн эсний доод хэмжээг 251-ээс 500 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээгээр торох эсвэл
3-аас дээш 10 жил хүрэх хугацаагаар хорих ял шийтгэндэ гэж. Ялгамжтай бөгөөд ялын хэлбэр нь бас хүндэрчиж байгаа. Ийм байдлаар үнэхээр үндэслэгүүгээр байцсан нөхөр бол доор хаяж 3 тэрнээс дээш 10 жил хүртэл төрийн албанд ажиллах эрхгүй болж. А дээр нь өндөр хэмжээний торгол эсвэл ял бичлэг идэх болцоо, хорих ял бичлэг идэх болцоотой болж эхэлж байна. За. Бэмцэг. А дээр нь бас нэг дутуу юм байна. Энэ эрүүг хуулийн энэ залтаар нөгөө үндэслэгүүгээр хөрөнгөсөн гэж тооцогдож тогтоогдож байгаа хөрөнгө нь гэмт хэргийн улаас олсон гэдэг тооцогдоод хураагдчих. За, бэмцэг. Тодорхой. Тэгэхээр төрийн албан агч нар гэхээр төрийн албан агч нар хүн сурталтаа төрийн албан агч нар болдоггүй шан харамж авилгал авдаг гэхээр хавтгадаа төрийн албан агч нар муу юм шиг ойлгох гэдэг. Энд чинь хөөрхий төрийн үйлчлэгээний албан агч нар тийм үү эмчнэр багш нар тэгээ одоо юу гэдгийг зөндөөл хүмүүс байгаа шүү дээ гүйцэтгэх албан тушаалын. А гэтэл тэднийг бас жоох ялгаж өгөхгүй болвол хавтгадаа муу бол бүгд л муу сайн л бол бүгд сайн гэдэг юм уу ийм хавтгаар болмааргүй. А таа ч юм бол үндсэндээ нийтийн албад өшөө өргөжүүлэх гэдэг багшгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг нэг жоох ялгаж салгаж болохгүй. Тэр эрх мэдэл бүхий хүн ажилд авдаг, томилдог, халдаг, мөнгө шийддэг. Биднэрт нь тусгаалсан зориулсан хууль болгож болохгүй юу? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь сая шийтгэнэ гэж яриад байна л. Тэгэхээр энэ хууль батлагдахтай холбогдоод үгүй юмыг яаж битгий бас хууль бусаар бас хөрөнгө олдсон, орлого олдсон. Тэр хүмүүсээ бас нэг өршөөж барих асуудал ярих уу? Бас нэг тийм хийж өгөхгүй бол орлого морлогоо бас одоо хэцүү шүү дээ бас хүмүүс чинь. За, Тэмүрч. Бямцагт гишүүний эхний асуусан асуултыг энэ хуулиар шийдсэн. Сонирхлын зөрчлийн хуулийн 4.1-3-т 4.1-2-т байна. Төрийн үйлчлэгээний албаны удирдах албан тушаалтан гэж зааж өгсөн. Тэгэхээр эмнэлгийн дарга, сургуулийн захирал энэ хэсэгт орохоос биш яг багш эмч бол ийшээ шууд орохгүй. Гэхдээ 4.2-оор энэ хуулийн 4.1 заснаас бусад төрлийн албан агчийн сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг энэ хуулийг баримтлан шийдвэрлэж болно гэж заасан. Тэгэхээр хурц бөгөөд тодорхой үнэхээр энэ бол авилга байна. Энэ бол үнэхээр сонирхлын зөрчлийн том хэлбэр байна гэж харагдаж байгаа зүйлийг нь бас энэ рүү оруулж ирж болохоор үүдийг нь бол нээж өгсөн. Заавал орж ирэхгүй. Гэхдээ АТ-г энэ үүднээс бас шалгаж болно л гэж. Ийм байдлаар хуульчилсан. Тэгэхээр таны санаа зовж байгаа зүйл чинь энэ шийдэгдсэн гэсэн үг. Өмч хөрөнгөтэй холбоотой дахиад үзүүлж болох уу гэдэг бол одоо бол үгүй. За. За.